За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь бол нийт иргэдэд хөнгөлөлтөө олгох эмийн жагсаалтыг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан жагсаалтын дагуу хөнгөлөлтөө эмийг эрүүл мэндийн эмийн сангуудаараа дамжуулж олгодог. Тэгэхээр манай байгууллагатай гэрээтэй энэ 1500 орчим эмийн сан бол эдгээр хөнгөлөлтийн эмийн жагсаалтанд орсон эмийг бол иргэдэд олгох нөхцөлтөөр бид бүхэнтэй гэрээ байгуулсан гэсэн үг. Тэгэхээр манай эмийн хөнгөлөлтөө эмийн жагсаалтанд нийт 45 өвчтний 159 ерөнхий нэршлийн 669 судалгааны нэршлийн эм бол манай жагсаалтанд байдаг. Тэгэхээр энэ хөнгөлөлтөө эмийн дүнгийг хүлээн зөвшөөрөөд тухайн эмийн сан гэрээгээ байгуулсан учраас энэ эмийн 159 ерөнхий нэршлийн эмийн дийлэнхийг иргэдэд борлуулах нөөцөө бүрдүүлсэн байх шаардлагыг бол тавигддаг. Тэгэхээр өнгөрсөн жилийн байдлаар аваад үзэхэд бол 2025 онд эмийн сангуудаас жилдээ хамгийн өндөр санхүүжилтийг авж байгаа эмийн сангуудыг аваад үзэхэд 500 гаруй эмийн сан бол 100-аас 100 саяас дээш буюу 4 тэрбум төгрөгийг хүртэлх нэхэмжлийг манай эрүүл мэндийн даатгал ерөнхий газарт ирүүлсэн байна. Эдгээрийг яг эмийн төрлөөр нь аваад үзэх юм бол хэдэн төрлийн ерөнхий нэршлийн эмийг тэгвэл иргэдэд борлуулсан бэ гэдээ аваад үзэх юм бол энэ харилцан адилгүй байна. Дээдл нь энэ 159 ерөнхий нэршлээс 100 гаруйг нь ерөнхий нэршлийг үзүүлдэг эмийн сангууд байна худалддаг. Нөгөө талдаа 100 гаруй сая төгрөгийг аваад байгаа мөртлөө 5-6-ын ерөнхий нэршлийн эмийг олгодог эмийн сангууд бас байна. Тэгэхээр бид бүхэн цаашдаа төлөвлөгөө танил жалгалтуудаа эрчимжүүлж энэ чиглэлдээ илүү анхаарлаа хандуулж иргэдэд хүртээмжтэй эмийн төрлөөр олгох асуудлыг бол тавиад явна.